Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Үндэсний шилдэг радио UBM 89.3-аас бэлтгэн хүргэдэг Монгол бахархал түүх соёл уламжлалын нэвтрүүлгээ ажлын өдрүүдэд 16 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. За сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргье. UBM радиогийн шууд эфир дээр хөтлөгч буйна. Хөтлөгч багийн та бүхэнтэй хамтдаа байна. Өнөөдрийн ажил үйлстэй нь өдөр бүтэмжтэй шин 7 хоногийг хэрч хүчээр дүүрэн эхлүүлсэн бахаа гэдэгт итгэлтэй байна. За өдрийн мэнд хүргэн сонсогчдоо. За өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлэг маань нөгөө хэлж шилтэй баг гэж ярьсаар бодоо амд орж штэ. Солиорж ах шиг нэг одоо. Тэгээд өнөөдөр бид тэр бас одоо Монголын маань түүхийн нэгэн том одоо соёлын өв болж байгаа Арслантай гүүрний талаар ярина. За яагаад ярих гэдэг юм бэ гэхээр энэ Арслантай гүүрийг маань одоо бас одоо нураагаад шинээр одоо барина гэдэг ингээд зураг төслийн тендер мендер зарлаад яваад байгаа юм байна. За нийслэлээс. За гэхдээ энэ дээр бол одоо би бол зүгээр соёлын өв гэдэг утгаар нь бол Арслантай гүүр маань хэвээрээ байж байгаад үнэхээр одоо барих шаардлага бариад тэр одоо нөгөө замын хөлгөний урсгалыг нэмэхэд байгаа бол одоо яармгийн гүүр шиг хажуугаар нь шинэ гүүр барьж болдгоо багтаа гэж хувийн бодол төрж ирсэн юм л да. Тэгээд одоо энэ ер нь энийг нэг ухаад нэвтрүүлэг болгочих одоо Арслантай гүүр маань одоо ямар учир жанцантай юм байд юм бэ гэж бодож өнөөдрийн нэвтрүүлгийг одоо сэдвийг сонголоо доо. Одоо хуучны гүрийг аль халах сэргээн засварлах бол хэрэгтэй. Гэхдээ ер нь одоо шин юм хийж ийнгээд нөгөө нуухыг нь аваад нүдийг сохлно гэдэг шиг бод. Нураагаа тайчуулаас их онцгүй юм болоо тий. Тийм одоо чи санаж нөгөө гадаад иргэн яамны замын нөгөө талд нь нөгөө хилмигдэгсдийн юу одоо музей байрлаж ясны хуучин нэх гоё хуучны модон байшин байсан да. Одоо одоогоор бол дүнзэн байшин тэр хаус маягийн дөө. Гэхдээ тэр чинь нураагаад одоо уг нь өстой соёлын том өв байсан. Тэр чинь нураагаад өндөр офс болцсон шүү дээ. Би харамсаал одоо хүн болгон харамсаал нэг хэдэн өдөр нэг мэдээгээр явал тэгэл өнгөрсөн. Бас нэг юм болтгоо. Гадаадд бол тий бусад харьцангуй хөгжилтэй орнуудыг харах юм бол хуучныхаа тийм одоо үзэж болох харж болох өв соёлынхаа юмыг бол яг хэвээр нь байлгаад байдаг. Хэвээр нь байлгаад барилж музей болгоод үзэж харуулад үн төлбөр аваад жуулчдыг бас татсан тийм тохиолдол зөндөө байгаад байдаг. Эртний байрууд тий одоо Европын нөгөө хуучны байрууд харагдаад байдаг шүү дээ. За тэгээд энэ одоо Арслантай гүр маань хүн болгоно л одоо Арслантай гүр л гэдэг. За миний хувьд хэм бол Арслантай гүр гэхээр нөгөө оюутан цаг үеийн нөгөө аим шиг тийм бид чинь нөгөө нэгнийг айлгадаг байсан. Арслантай гүрний хин үзэгдэл гэдэг яг тэрүүгээр нь л яг одоо нөгөө Арслантай гүрийг төсөөлөд байна уу гэхээс за яг ямар бас өөх төөх соёлтой тий тэрийг нь сайн мэдэхгүй болохоор бас сонсогчдтой маань сонирхолтой гоё байх болоо. Тэгээд багийн ах маань гоё дэлгэрүүлээд сайхан сонсогчдоо яриад өгөөрэй. Тэгэлгүй яах вэ? За ер нь төрөөнийх дээр яг яриаг үзэчгэд ер нь бид нэр энэ хуучны юмудаа авч үлдэж эн чинь одоо бол одоо дэлхийн хаан чинь шилэн байшингууд байна шүү дээ буйнаа. Тэгэхээр бид нэр энэ хуучны юмудаа авч үлдэж бид нар чинь нэг ондоошл гэдэг юм авч үлдэж байгаа байхгүй тийм ээ. Гадна дотноос ирсэн хүмүүс чинь бидний энэ шилэн байшинг харах гэж ирэхгүй шүү дээ. Тэр хуучны ямар гоё барилга байгууламжууд нь юу вэ? Музей нь юу вэ? Ямар юм шинэлэг содон байна гэж тэрий чинь авч тэрний чинь дэрэг зураг авах гэж л ирж байгаа юм гэдэг байхгүй юу? За би тэгээд одоо түүх талаас нь ярьж өгье. За ер нь бол энэ Арслантай гүүр гэдэг маань бол 1946 онд яг одоо Арслантай гүүр гэж байгаа одоогийн энэ байгаа гүүрний хоёр талд нь нэг чулуун арслан байрлуулснаар анх одоо хүмүүсийн дунд Арслантай гүүр гэдэг нэр бол өгөгдөж хүмүүс Арслантай гүүр гэж нэрлэх болсон юм байна. Гэхдээ энэ гүүр маань өөрөө түүхийн улбааны хувьд бол энээс өмнөх одоо гүүр юм байна. За ер нь бүр одоо социализмоос өмнө тэр их хүрээний дундуур урсжсэн хоёр том гол байсан юм байна. Дундуур нь одоо тэгтээ энэ хойноос урагшаа урсдаг хоёр том гол байсан юм байна. За одоо нэг нь бол бид нар мэдэн шүү дээ сэлб гол гэж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөөт нь энэ бол одоо зүүн сэлб гэдэг нэртэй байсан юм байна. Энийг бол зүүн сэлб гэдэг нэртэй гол байсан юм байна. Бас баруун сэлб гэж байсан гинэ. Одоо тэгэхээр тэр нь татарсан байхгүй гэсэн. Тэрийг бол бид нар нөгөө хот байгуулах явцдаа тэр голыг ингээд хаагаад юуч байхгүй болгоцсон. Одоо бол зүүн сэлбэл л үлдсэн юм байна. За ингээд баруун зүүн сэлб голын дээгүүр одоо дамнсан 7-8 гүүр байжээ. За тэдгээр гүүрүүдийг нэрийг нэрх юм бол одоо тухайн үедээ бол энэ чинь совьслоос өмнө Луусангийн гүүр, Дарсны гүүр, Ногоочны гүүр, Захрын гүүр, Амбны гүүр гэдэг ийм 7-8 гүүр байсан юм байна. За харин одоогийн бидний ярьж байгаа одоо энэ гүүр маань бол Амбны хойд гүүр гэдэг нэртэй
нэг гүүр байжээ. Арслантай гүүр маань. Одоо арслантай гүүр маань. Арслантай гүүр маань бол тийм нэртэй байж хувьсгалаас өмнө. За ингээд энэ эдгээр гүүрүүд маань ямар үүрэгтэй байсан бэ гэвэл ерөнхийдөө бол энэ зүүн тал руу гачуурт чиглэл амгалан чиглэл рүү бол ер нь Маймаа хот гэж байсан шүү дээ. Хятадуудыг ч одоо тийш нь ерөнхийдөө бөөгнрүүлээд дамнуурч 8-ачдыг бол тийш нь тавиад за ингээд 8-ачдыг тэнд сууршуулад харин манай одооны энэ бөмбөр одоо алтчин бөмбөр хавцаа байгаа ханамаасаа байгаа газар чинь бол дамнуурчны гудамж гэдэг нэртэй усны гудамж гэдэг нэртэй хятад хороол байсан юм. За. Байна лээ. За ингээд нөгөө нөхдүүд чинь мэдээж ирэг зүүн талаас ч юу яахгүй тулд арилжаа 8-га хийхээсээ илүүтэйгээр хотын төв рүүгээ орж ирж одоо нийслүүрээ рүүгээ төв рүүгээ орж ирж 8 хийх гэж штэ. Ингээд нөгөө нөхдүүд чинь дамнуургаа үргээд наашаал одоо жирийдэг байж л дээ. За ингээд энэ утгаараа бол энэ гүүрнүүд бол ялчгүй тавигдаж ирсэн байгаа юм аа. Одоо тэгэхээр энэ гүүрнүүдээс маань одоо түрүүнд дурдлаа штэ хоёлаа. За тухайн үедээ бол байсан 7-8 гүүр байгаад байна. Хотуудыг хооронд нь холбосон гүүрнүүд байж таараад байна тий. Луусангийн, Дарсны, Ногоочны гэдэг байгаа. Одоо эндээс үлдсэн нь одоо хоёлынгийнх нь яриад байгаа Амбны хойд гүүр буюу Арслантай гүүр. Зөв. Одоо үлдсэн нь энэ лав байна. Тухайн үедээ бол за ганц ялцчгүй үлдээд байгаа өвлийн өв соёл одоо тийм ээ одоо хуучны л одоо өв соёл л доо. За энэ гүүр маань анх одоо 1946 төрөө хэлснээр хоёр талцлан байрлуулснаар Арслантай гүүр гэдэг нэртэй болсон. Гэхдээ яг одоогийн байгаа өнгө төрхөө бол 1958 онд одоо шинжилэн бариад энэ гүүр чи модон гүүр байсны шинжилэн бариад одоогийн одоо бетон хийцтэй ийм гүүр болгоод 40 м урттай 22 м өргөнтэй ийм гүүр болж одоо шинжлэгдэжээ. За энэ маань одоогийн Арслантай гүүр бол яг утгаараа бол тэр 1958 онд үүссэн байна. За харин тэрнээс өмнө бол модон яг дээр үеийнхаа байсан гэж хараад байна шүү дээ. Бүр зүрийн маягтай л одоо гүүр байж л дээ. Тэгээ харин одоо тэр би харин энэ бэлдэж хөвцөд нэг сонир зүйл. Тэр нэг хоёр чулуун арслан байгаа шүү дээ. Түрүүн талд нь байгаа. Энэ арслан чи маш их сонирхолтой юм байна. Энэ болохоор хүрээний Манжамбангийн гол хаалганы үүдэнд байсан арслангуудыг авчраа тавьчихсан юм. Нийслэл хүрээний арслантай. За тэгээд тухайн үедээ бол энэ ийм юм байна л да. 1919 оны намар хүрээний дэвшмэл данзан тогсомноор одоо анх удаа энэ гүүрний баруун амн дээр уулзаж тухайн үеийн одоо улс төрийн нөхцөл байдал хятадын дарангуулаа салах тухай харилцаж байсан тухай ийм одоо мэдээ баримт байд юм байна. Тэгэхээр бол одоо манай Арслантай гүүр нь бол одоо ер нь бол бас л хувьсгалд оролцсон гэж хэлж болохоор л одоо тий 19 оны одоо юм эхлээгүй байх үед л одоо манай Арслантай гүүрний тэр нэг одоо баруун амн дээр л одоо уулзаал ярьж ижил дээ улс төрийн нөхцөл байдлыг л ийм учиртай юм байд юм байна. За тэгээд одоо эн чинь Арслантай гүүр маань одоо ийм л одоо учирч янзан да. За дээрээс нь Арслантай гүүр ч одоо түүхийн явдал янд болоод яваад байгаа штэ. Одоо усан оргилуур тайвуулж нэг үтсэн. За тэний ярьдгаар нэг сүнстэй нэг болж үтсэн гэл ингээл яваад байгаа. Усан оргилууртай бас байсан юм уу? Нэг шээдэг усан оргилуур гэл нэг юм болоод байсан. Уг нь яг хөө тэр чинь хотын захиргаанаас тэр чинь ингээд усан хөшиг ингээд татах гэж үтсэн л дээ. Тэгээ яг хөө тэгээд уг нь бол яг хөө нэг хэсэг бол ажилсан, аятайхан ажилсан. Гэхдээ тэгээд нөгөө сэлб голч өөрөө ингээд нөгөө үерлээд ингээд бохирдоод байдаг учраас нэг шүүлтүүр нь гимтээд одоо амархан бохирдоод тэр нөгөө цоргон ингээд болдгүй юм байна лээ. Болохгүй байгаад байсан. За мэдгүй ямар ч сан тэгээд нэг хэсэг бол бас аятайхан ажиллаж явах үед нь би бол очижсэн. За тэгээд тэр Арслантай гүүрний чинь доогуур тэр сэлб бүлийн хөөнд ингээд тогтчил тэгээд сэлб голын дагуу тогтчил тэгээд аятайхан юм хийгээд яваад байгаа. За энэ жил бас нөгөө усны үер тавтаад байна лээ. Гэхдээ би бол өнгөрсөн 100 очоод тэр доогуур яваад нэг хүүхдүүдтэйгээ тэр нэг хөөрхөн сүүдвчэнд нь суугаад махшарж идээд явсан. Бас л гоё маш их гоё аялал жуулчлалын хэсэг болохоор л харагдаж байна лээ дээ. Миний нүдээр нэг жаахан сэтгэл гаргаад өгчүүлвэл их л гоё юм болохоор байгаа байхгүй юу? За. Ийм юм байна лээ шүү. За тэгээд харин нөгөө нэг юу н сүнснийхэн талаар хоёлаа нэгтэй ярьсныг ам далис нэг гүцэж. За яг энэ сэлэлч амар шимшиг тийм нөгөө Монгол бахархал үндэсний үе соёлын нэвтрүүлэг маань сүүл рүү сүнсний нэвтрүүлэг одоо тавьсан шүү хамаалаад. Бидний хамгаалах гэдэг юмтай ч холбоотой л түүхтэй. Энэ яг нэг тухайн нэлээ хэдэн жилийн өмнөөс ер нь нэг нөгөө тент ч сүнстэй энд ч сүнстэй гэл нэг яриа оюутнуудын донд яриа гараад ахаар яг Арслантай гүрний хий үзэгдэл гээд нэг хэсэг бол шуугуулж ирсэн. Та хүн болгон яриад байдаг гэсэн. Үнэхээр хийвд. Одоо тэнд чинь нөгөө автомашинаараа л дээгүүр нь явна гэхээс одоо за дээгүүр үед бол алхдаг машин тэр ховор үед бол алхаал явдаг байсан баг тийм. Одоо бол тэр бүр нэг хүн Арслантай гүрээр байнгын алхаал тийм. Холхиод авах нь бол харьцангуй багассан. Машин тагаал явна гэж бараг байхгүй болсон. Тийм. За тэгээд яг энэ нь болохоор нэгэн дээх үед тохиолдсон нэг залуугийн л одоо яг болсон явдал яг бодит кейс юм бэлээ. Тэгээ мань хүн жоохон
найз бүсгүйгээсээ салцсан сэтгэл санааны жоохон дарамттай тэгээд найз бүсгүйгээсээ салаад тэгээд хэсэг нэг жоохон сэтгэл санаагаар жоохон тавгүй байх үедээ найзуудтайгаа шоудсан байгаа. Тэгээд шоудаад нэг ганц 2 гөрөв шиг пи уугаад нилээдгүй бас хөөрхөн согтоод тэгээд гэрлүүгээ харах гэсэн таксины мөнгө үлдээгүү байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө залуу чинь шүүн дунд яг одоо шүүн дунд л харсалтай гүрээр алхаж явж исэн байна. Өөр шинийн заагаар тийм яг л алхаад гэрлүүгээ алхаад яваадсан байгаа. Тэгээд явж исэн чинь яалтчгүй л нэг ингээл чихэн дээр нь ингээл хүүтэн салхиулээгээл тийм нэг хүн амьсгалаад байгаа юм хүүтэн салхиулээгээл нэг эвгүй мэдрэмж төрөөд исэн байгаа байхгүй энэ залууд. Тэгэхээр нөгөө залуу чинь одоо согтуу ирнэ за ямар сони юм бэ хар шөнөөр чи одоо ганц нохооч байхгүй унаа тэрэгч ховор тийм тэгээд нэг усны долгионоос өөр харагдаж үзэгдэх юм байхгүй одоо нэг сэлб голыг хэлээд штэ хин байдгийн бол таа гэл за согтуу хүн солиорж байгаа юм байлгүй дээ гэл өөрийгөө нэг тиймэрхүү юм бодчихвол тоохгүй яваадсан байхгүй. Тэгээ нилээ хід алхаа явж исэн чи араас нь яалчгүй хөөш гэ дуудаад яг ингээд нэг хүн нуруу ширтээд байгаа юм шиг мэдрэмж төрсөн байгаа хгүй нөгөө залуу хүн ажиглаад байхад мэддэг тийм. Тэгээ ер нь альва мэдрээд байдаг шүү дээ. Энэ тэндээс таныг таньдаг хүн ч юм уу ингээ хараад байгаа нь яг хүн хараад байгаа юм шиг хүн мэдрээд байдаг тийм. Тэгээ ер нь нөгөө яриад байдаг шүү дээ. Нэг сүнс зүтгэр ямарваа нэг юм харсан хүн тэгэл ер нь хэцүү болчдаг гэл хүн яриад байдаг шүү дээ. Сайн засал ном идэхгүй бол ер нь явцгүй болчдаг гэл тийм сэвтдэг гэл. За тэгээд ман хүн за яа савгай чам тийм ээ нөгөө залуу маань бодсон байгаа юм л да ямар сони юм бэ гэл те яана юу юм болоо гэж согтуу хэрнээ жоох айц хүрээл тэгэл эргээл харсан гэсэн зоригтой. Тэгээ эргээл харсан чинь ерөөсөө нэг юм одоо бүр нуруу бөксөд авсан урт үстэй тэг цэнхэр юм намирсан одоо палаачтай дайшинцтай хүүхэн яг зогсож исэн гэж байгаа байхгүй. Тэгэл нөгөөд чи ерөөсөө амар сонин цайдайлаа сонин байдалд ороод ерөөсөө нэг сэрсэн гэртээ сэрсэн байгаа байхгүй. Тэгээ гэртээ сэрсэн нөгөө залуу чинь яг тухайн үед ээжтэйгээ эмэгтэйдүүдтэйгээ гурлах нь амьдардаг. Тэгээ өглөө асаад ирсэн ээж нь яг яагаад ууч идчихв те ямар сони ингээл хүүхдээ загнаал янз янз олоод хөр хэмнэ. Тэгээ өглөө босч ирээд нөгөө залуу чинь дотроо ботсон байгаа байхгүй. Зог хийгээ те яна би уурч нь яаж гэртээ ирснээ санахгүй. Тэгээ ээж нь загнасан байгаа. Чи одоо юугаа игээд арихт арсуугаад шүнүүд ш одоо гэр орондоо ирэхдээ янз янз юм яриад цэнхэр хувцастай хүүхэн гээд орилж орж ирсэн гэж байгаа байхгүй гэртээ. Тэгээд ерөөсөө ухаан санаа нь балмагдцсан. Тэгээ нөгөө залуу чинь яг үдэ өглөө асаал бодсон байгаа. За навштэй одоо юу илээ би урч нь одоо согтуудаал балаарж илэрсэн байх та ухааны юм бодоол. Тэгээд нөгөө эйженч загнаал тэг хажуугаар нь дүүн эмэгтэй дүүн хүртэл хэлсэн байгаа байхгүй. Та чи одоо галзуу солиорсон машин шүнээрээ ингэж ойрлж орж ирээл те. Нэг цэнхэр хувцастай хүүхэн гээл орж ирсэн. Ямар учиртай ингэ. За тэгээд нөгөө залуу чинь ажил дээр очиод бүтэн өдрж ингээ ерөөсөө жоохон шаардсан байгааг хэлхөө толгой таригчсан байгааг хэлхөө. Дээрээс нь тийм аимшигын зүйлтэй тулгарсан хүн. Тэгээ дээрээс нь найз бүсгүйгээсээ салтсан те ингээд давхар шоконд орсон нөгөө залуу маань тэгээ бүтэн өдрж ингээд бодолд орсон байгаа байхгүй ямар сони яагаад надад тийм тохиолддог лээ тэгсэн ирнэ цаанаас нь яагаад ч юм нөгөө хүүхэн чинь ингээд дуудаад байгаа юм шиг ахиж хармаар юм шиг санагдаад байсан гэдэг байгаа байхгүй бүр тийм яагаад ч юм бүр ингээд өөрийнхөө харсан зүйлд ингээд яг тийм хүмүүлээд идэг тийм ээ яг ингээд ахиж үзмээр юм шиг ахиж хармаар юм шиг санагдаад нөгөө залуу чинь бүр байж байгаа тэгээд ямар ч байсан тухайн өдрөө бас ингээд яг нэг сэтгэл санаа тиймэрхүү байсан болохоор өөр нэг ажлынхаа залуутай гар утас засдаг залуу юм байна л та. За тэгээд нөгөө залуу маань нөгөө найз өөр нэг найзтайгаа тэр оройн ахиа уусан байгаа. Дахиад нөгөө сэтгэл санаагаа бас тайвшруулахаа тийм. Тэгээд нөгөө дээрээс нь нөгөө аимшиг юм харцсан юм чинь бүр. За нөгөө залуу маань найзтайгаа уугаа дахиад ууж идээд тэгээ шүүн дунд таксины мөнгө байсан байгаа байхгүй юу. Тэгээ яагаад ч юм такси барих гэсэн чинь өөрөө ирэхгүй бүр ингээд дахиад одоо очивол би тэр хүүхнийг олж харж чадах болоо тий. Одоо би ахаад бүр ингээд хармаар санагдаад өөрөө. За би өөр нь эндээс нэг алхаад очивол аслантай гөрөрлөө нэг 10 минут л алхах юм байна да гэж өөрийгөө бодсон байгаа. Тэгээ яг алхсан байгаа. Ерөөсөө алхаад аслантай гүрэн дунд яг шүүн дунд дахиад алхаад ятсан чинь нөгөө хүүхэн нь бүр яг дахиад дуудсан гэж байгаа. Хөөй. Тэгээд дуудсан байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө залуу чинь хэдийн ингээл жоохон айгаал төгшөөл ингээд байгаа ч ихсэн баг зэргийн бас халамцуу тий. За би энийг харах гэж л ирсэн юм чинь ингээд шууд эргээд харсан гин л дээ. Тэгэл эргээд харсан чинь ерөөсөө яг л ингээл газар ингээл хөнгөө үүлэн дээгүүр явж байгаа юм шиг хөвөөл те тэгээд тийм хувцсан намраал усан намраал яалтчгүй тод цэнхэр хувцастай тийм эмхтэй өөрлөн дөхөөд ирж исэн гэж аах. Тэгэл дөхөөл ирсэн тэр залуу дараа нь ингээд энийг яриад байгаа штэ. Тэгээд дөхөөд ирсэн. За дөхөж ирэнгүүтээ хонгор минь наашир гээл ингээл чихэндэн шивнээл те хамт явъя л да гээл ингээл дуудаадсан гэж аахгүй. Тэгээ юу болсон мэдэхгүй.
Нөгөө залуу. Тэгээд ухаан алдсан. Тэгээ нэг сэрсэн чи одоо нөгөө залуу ч бүр өөр их ингээл бие нарцгийг нөгөө хүний чи харсан хүн чи яах вэ тийм. Тийм шүү дээ. За тэгээд ингээл ухаан алдсан. Хэсэг хормын дараа одоо нөгөө залуу чи нүдэ нээсэн байгаа байхгүй юу. Тэгэл нүдэ нээгээл ингээл айгүй биеийн хүндүр болоод айгүй хэцүү болоод одоо кадрын тасарсан хүн чинь тэгээ хамаг биеийн тэсгийн аргагүй шархираад толгой молгоо өвдөөд айгүй зовиртаас ирэл нүдэ арай хийнэгээд ингээ харсан чинь яг нөгөө ээжийнхэн дуун тэгээд ээж нь ингээл толгойг нь илээл те. За. Ста миний хүү яаваа эвэ юу болов чи чинь инээ тэрэ гэл асуусан байгаа. За. За тэгэнгүүт л нөгөө залуу чи зүүдэн дундаа одоо нөгөө ухаан алдсан. Тэгээ ээж нь хэлсэн байхгүй. За хүн минь чи ингээд одоо арслантаа гүрнээс унаад 7 хоног ухаангүй байлаа. Ямар амир юм. Тийм 7 хоногт ингээд хамаатаас одоо ах トゥ одоо тэр нөгөө салсан найз хүүхэн мөхөн рүү залгаад тий. Одоо ингээд эмэгтэй дүүн сахиад бид хэд чамааг бүр өстэй юу болж ийна гэл ээж нь бүр хоолоо зангируулж уйлаад хацрыг нийлээл тий нөгөө. Тэгээд ахт чинь тэр залуугийн ой санаанд нь ингээд нөгөө цэнхэр хувцастай хүүхний дуу орж гараад хамт явъя л да гэлтэй орж гараад исэн гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө залуу чинь яасан хийснийг асуусан чи ингээд 7 хоног ухаангүй байлаа. Уус хувьтай л хүн байсан юм байна. Гэт тэгээ нөгөө залуу чинь гайхаад юу вэ би чи одоо энд 7 хоног хөвцсөн мөч тийм ээ хүмүүс чи одоо ингээд 7 хоног одоо байлаа гэд тийм. За ингээд удаачгүй нөгөө салсан найз бүсгүй ч одоо нөгөө 7 хоног сахисан хүн чинь те юу болсон юм бэ яасан юм бэ гэж тэгсэн чинь манай хүн хэлсэн байгаа байхгүй юу. Би тэр гүрнээс ундгийнхаа одоо урд одоо тэгээд одоо нөгөө залуу чинь хэлж штэ өөрийгөө би ингээд тэр гүрнээс унахынхаа өмнөх шөнө нь бас ингээд гэртээ тэр хүүхнийг хамгийн анхаарад би ингээд очиж исэн. Тэгээд би гэрийнхэндээ ингээд хэлсэн чинь манай ээж өөрөө ч одоо сотуугийнх ч юм уу одоо солиорч айлсгүй л те яг арслантай гүрэн дээр донд цэнхэр дайшинцтай хүн явна гэж одоо юу ээдгийм ингээл одоо тэгэл гэрийнхэндээ хэлсэн гэрийнхэн жоохон үүсгэж хэлсэн юм байна л да. Тэгээд нөгөө нэг яг тухайн үед ингээ хэлсэн чинь нөгөө найз өхнөнд хийж байгаа байхгүй ямар сони юм бэ? Яг тэр одоо чамааг ингэж одоо арслантай гүрнээс ундаг тэр одоо шүн те одоо яг энэ үйл явдал чамд олоод байгаа үед би бас тийм одоо цэнхэр хувцастай хүүхэн зүүдэлж одоо хард арсан. Тэр найз хүүхэн нь бас тэгсэн байгаа байхгүй юу? Тэгээд өглөө нь ингээс ирсэн чинь чамааг осол дараад ухаангүй байна гэд ээж чинь надад уцаар хэлсэн. Тэгээ би ийм олон хоног ухаан болохоор чинь бүр аргаа бараад эмнэлэгт хэвтэгтээ өмсж байсан хувцсыг чинь ингээ өчтөр угаагаад арц хүзээр аривлаа. Тэгсэн чиний өмдний товчонд ингээд орооцолцсон хуучин цэнхэр хадагны тасархаа үлдсэн байсан. Тийм тэрийг би аваад өнөөдөр шатаадсан чинь чи ингээд ухаан орчлоо гэсэн байгаа байхгүй юу. Ямар амир юм бэ. Тэгээ хамгийн гол нь энэ залуу унахтаа яасан бэ гэсэн чинь гүүрний хашлаганд уйсан хадагнаас орооцолд унахыг нь одоо нэг эргүүлийн цагтаа холоос анзаараад тэгээд ам амарсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яг тэр хадагны хилцэн одоо энэ залуугийн хувцсан товчонд нь ингээд орооцолдод ухаангүй 7-8 хоног байгаад те. Тэгээд ингээд нөгөө найз хүүхэн нь бас энийн шатаачингууд ухаан орсон байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд нөгөө залууч ухаан орлоо. Ийм сонин одоо адал явдалтай би одоо ингээд тохиолдож ийсэн. Араас ингээд сүүлд ингээд сонссноор бол ангаахын дээдийн оюутан бүсгүй одоо хайртай хүндээ хаягдаад арслантаа гүрэн дээр одоо за нэг хоолой барьсан нэг юм иргэнсэн ханаад юусоо идэхгүй маа. Миний энэ хоолой барьсан ханаад тийм байна. За тэгээд энэ арслантаа гүрэн дээрээс одоо нөгөө хөөрхий бүсгүй амиа орлоод за тэгээд яг юм шүн дунд одоо тэр сүнс маань арсландаа гүүрэндээгүр зугаалж одоо ганц нэгээрээ яваа ийм залуучуудыг хоргоож айлгадаг гэсэн ийм явган яриа бол гарсан юм байлээ. Тэгээд яг энэ түүхийг бол би ингээд нөгөө нэг одоо энэ чинь ингээд хүмүүсээ сонсож байгаа шүү дээ. За тэгж л одоо арсландаа гүүрийг яг тийм за арсландаа гүүр ямар ч байсан хажуугаар нь явах хаалганд нэрээ нэг юм сүнстэй гэдэг шүү. Тийм шүн бол багийн ах минь ээдтэй ганцаараа яваа. Мөрөөрөө хол тойроод явжсэн дээр. Гэтэ би бол наадах чинь нэг ангаах гээгүй санхүүгийн техникум гэж социализмын үед байсан. Одоогийн санхүүгийн одоо юу штэ санхүү эдийн засгийн дээл. Тэгээ санхүүгийн техникум гэж багт тэнд нэг оюутан хүн байж байгаад одоо бүтлгүү дурлаасаа болоод аслантай гүрэн дээрээс одоо амиа хорлцсон гинлээ гэж сонсоо. Тэгээ тэрийн сүнс болсон юм билээ гэж бид нар бол сонсч байсан би бол хүүхэд байх та. Тэгээ тийм юм байна. Яалтчгүй л ам дамжсан яриа гэдэг үгээс худас байдгүй нэг юм байдаг. Гэтэ энэ яг чухам ангаах уу чухам за бүр одоо таны өмнө яриад байгаа 1919 оноос өмнөх бүр хувьсгалын өмнөх ч юм одоо мэдхгүй шүү дээ тий. Гэтэ яалтчгүй л бас нэг оргуугээс охинтой гэдэг шиг нэг юм бол байгаад байна шүү надад.
юм байна гэдэг чинь. Гүүрэн дээр чинь тий. Тэгэж ярих юм бол 151 гүүрийг ч гэсэн бас зүгээргүй сонсдоо шүү дээ. Хятад одоо ажилчны сүнс хорогдсон гинлээ гэж. За дараагийн нэвтрүүлэг дээр чи дараагийн нэвтрүүлэг ахын тэрийг судалж орж ирье. За ийм л одоо үүх түүхтэй тий. Ийм сайхан одоо чөтгөр сүнстэйг сайхан гэж явж байна нөгөө чи. За ийм л одоо түрүүнд урдсан одоо энэ арслантай гүүрийг маань шинээр барих зураг төслийн одоо тендер зарлагдсан дахин засварлагдаж одоо шинэ гүүр болох тийм одоо явагдаж байгаа юм байна. Ингээд өнөөдрийн баг яхад болсон өөр арслантай гүрний талаар. Би бол энэ дээр ингэж байгаа. Сүнстэй ч гэсэн яг арслантай гүр аваад үлдчихээ. Заримдаа яадын тэр одоо стори одоо түүх мөхийн жахан сенсацлж яриад гадна дотны хүмүүс гэж яхан одоо татмаар ба штэ тэр чинь бас л нэг хүн татах нэг маркетинг болж чадсан шүү. Арслантай гүрийг нураа бол үүх түүх нь бол яг устдаад гэрэл зураг л үлдэх гээд байгаа байхгүй. Одоо бидний гарт за магадгүй бүр ингээд одоо түрүү хэллээ штэ. 1958 онд одоо засвар хийсэ. За тэгвэл 58 оноо өмнөх одоо тэр бүр дэх үеийн одоо тэр анх 1946 онд барьсан гүүр гээд байгаа штэ. 46 онд бүр өмнө байсан. 46 онд тэр арслан тавьсан хоёр тал чулуун арслан байсан. Тэгэхээр бүр тэрний өмнөх одоо зураг нь хаана байна тий яг тэр одоо байдгүй ямар гүүр байдгүй. Тэгэхээр одоо ерөнхийдөө яг л миний бодлоор энэ гүүрийг нураагаад ахаад ингээд байхгүй болчих юм бол ерөөсөө л энэ нэг арслантай гүүр гэсэн зураг л үлдэх гээд байгаа байхгүй тий. Хүмүүс ам дамжсан яриатай л болж үлдэх. Энэ чи сайн нөгөө бас зураг кинон дээр зураг авалтанд яг энэ арслантай гүүрний хэсэг гараад ах шиг байсан. За тэгээд би бас яг за яг үдсэн хүмүүс нь бол мэдж байгаах би өөрөө үзэж амжаагүй. Яг нөгөө тэр кино багийнхан маань сүүлд ингээд өөрсдийнхээ уран бүтээлийг задлаа игээд танилцуулж байгаа хгүй яг ийм үйл явдал болсон гэд. Тэгээд тэр нөгөө жүжигчин тоод ойлоо. Тэр нөгөө нэг яг арслантай гүүрэн дээрээс нөгөө үсрэх гээд байгаа юм шиг бас нэг бичлэг харагдаад байсан. Бодвол яг арслантай гүүрэл байсан яг тий. Тэгэнгүүт тэр залуу бас хэлсэн байсан. Эвгүүн бэлээ хэдий ингээд намайг тосч аваад хэдий би ингээд байгаа ч гэсэн бас нилээдгүй өндөр гүр байлээ шүү гэд тий. Дээрээс нарахад бол тий тэгж хэлжсэн. Тэгээд миний бодлоор бол хотын захиргаанаас одоо энэ хуучны гүүр барилга байгууламжийг шинжлэх сэргээх нураах бодлогоо яг бас нэг ил тод гоё шаардлагатай тодорхой болгоод өгчүүл тий. Тэгээ хуучнаар нь таны эдгээр одоо хуучнаараа байдаг бол байгаад хажууд нь ч юм уу ингээд зураг төслийн арай өөрөөр оруулаад тий. Тэгээ бас соёлын өвөө бид нар аваад үлдчихмээр байна шүү дээ. Энэ чинь бидний түүхийн нэг хэсэг шүү дээ. Тэгээ мэдээж хэрэг одоо ашиглалтын шаардлага хангахгүй барихгүй юм байгаа л баг. Гэтэ одоо шинэ цагийн техник технологи хөгжсөн. Энэ чинь янз бүрийн аргаар засаад янзлаж бүчтгээд ингээд соёлын өв талаас харах юм бол энэ чинь харьцангуй залуу өв байхгүй. Бид нар зөндөө удаа хугацаанд хадгалах боломж байгаа л гэж би бол хувьдаа бодож байна. За ингээд өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлгээр монголчууд бидний сайн мэдэх арслантай гүүр. За таач бас дээгүүр нь зугаалж явсан ба таач бас өдөр болгон наашаа чаашаа зөндөө давхдаг байх тий. Ингээд сонсогчид маань арслантай гүүрний талаарх мэдээллийг бас хүргээд өндөрлөж байна. Хөтлөгч Баги та бүхэнтэй хамтдаа байлаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа баяртай.